Тэгэхээр 10 дугаар сарын байдлаар MSCI Top Brand-ийг бол баг зэрэг нэг нь бол 7 дугаар сараас хойш дээдсэгтэй ууч хаагдсан байгаа. Тэгэхээр сүүлийн үед бол хөрөнгөний зах зээл баг зэрэг идэвхжиж эхэлж байгаа харагдаж байна. Ер нь бол сүүлийн үед оролцогчдод ямар шүү идэвхтэй байгаа бол. За ер нь хөрөнгөний зах зээлийн 300 жил хөгжсөн өндөр хөгжилтэй орнуудын хувьд иргэдийнх нь хөрөнгөний зах зээл рүү оролцоо нь бол маш өндөр байдаг. Одоо нийт иргэдийнх нь 50-60% өдөр тутамдаа ингээд хөрөнгөний зах зээлтэй оролцдог хэв амьдралын хэв маягтай дадал болсон байдаг. За дээрэс нь одоо санхүүгийн боловсролыг маш багаас нь ингээд системтэйгээр олгож явдаг. За 10 жилийн хүүхдүүд нь одоо хавцааны ханшийн таамаг симуляц хийх ингээд чадамжтай, практик чадамжтай болоод төгсөж идэг юм болцсон байна. За энэ ямар ач холбогдолтой юм гэхээр ер нь цаашдаа одоо хүмүүр ямар ажил мэргэжил ингээд эзэмшихээс үл хамааран ер нь одоо өөрийнхөө хувийн санхүүг удирдах юм чадамжтай болж одоо амьдрал дээр гарч байгаа юм практик туршлагатай учраас зах зээлийн хөгжлөөр иргэдийнх нь оролцоо маш өндөр байгаа тийм. За манай хувьд болохоор нийт одоо 2.6 сая иргэн үн цасны данстай байгаа. За гэхдээ яг хөрөнгөний зах зээл рүү бодит арилжаанд оролцдог хэмжээ нь одоо 1-2% та буюу маш бага хэмжээнд байгаа. За энэ нь яг юунаас болоод байна гэхээр нэгдүгээрт манай хөрөнгөний зах зээл маань өөрөө хөгжиж байгаа залуу зах зээл учраас одоо иргэд энэ зах зээлийн талаар ойлголт нь нэлээд багатай. За нөгөө талаасаа яг энэ боловсролын системд бас яг энэ санхүүгийн зах зээл рүү одоо ойртуулсан практик одоо суур ойлголтыг багаас нь эхэлж өгдөгтэй холбоотой одоо энэ зах зээлийн талаар мэдээлэл жоохон хомс юм болов уу гэж бодод байна. За тэгтээ одоо сүүлийн үед ажиглагдж байгаа маш том юм чиг хандлага явж байгаа нь хүн болгон одоо хувьцаа гэдэг үгийг мэддэг болсон байна. Хөрөнгө оруулалт гэдэг үгийг мэддэг болсон байна. За тодорхой хэмжээгээр бас хоримтлал үүсгээд сурч байна. Маш том одоо давуу тал нь. За энэ хоримтлалынхаа тодорхой хэсгээр хөрөнгө оруулалт хийж эхэлж байна. За хөрөнгө оруулалт хийдэг сонголтын дээр бол одоо яг ямар бүтээгдэхүүнүүд байгаа вэ гэхээр нэг 5 төрлийн бүтээгдэхүүн байна. Манай зах зээл дээр. За энэ дээр хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнцас, за тэгээд засгийн газрын үнцас, за хөрөнгө оруулалтын сангийн нэгж ирэх гэдэг. За эндээс илүү одоо түгээмэл байгаа нь хувьцаа болон бонд байгаа. За сүүлийн одоо 5 жилийн хувьд бол ингээд бондын зах зээл маань нэлээд хурдтай хөгжиж байгаа учраас иргэд бонд руу бол хөрөнгө оруулаад ер нь сурчиж байна. За одоо цаашдаа ингээд хандлага нь чиг нь хаашаа чиглэж байна гэхээр хөрөнгө оруулалтын багц үүсэхдээ энэ дотроо хувьцааг оруулах сонирхолтой болоод эхэлсэн. Яагаад тэгэхээр одоо илүү их өндөр өгөөж ингээд хүртэх юм өсөл сонирхолтой болоод эхэлсэн гэсэн үг. Тэгээ зах зээл дээр байгаа хүүгийн түвшнүүдийг харахаар банкуудын хадгаламж бол нэг 13 орчим хувийн хүүтэй. За бондын хувьд 17-аас 20% хүүтэй байна гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө хөрөнгийг хадгаламж болон бонд руу ингээд хувааж байршуулж байгаа иргэдийн хувьд ингээд 13-аас 20% өгөөжийг ингээд гар дээр аваад сурчиж байна ерөөхдөө. За одоо энэ өгөөжийг илүү өндөр болгохын тулд тодорхой хувьд нь хувьцаа оруулж ирж эхэлж байгаа. За хувьцаа оруулж ирэхэд одоо хамгийн одоо бас нэг юм хүндрэлтэй зүйл нь юу байдгүй гэхээр тодорхой судалгаа мэдээлэлтэйгээр хөрөнгө оруулах гэдэг нь гол бэрхшээл болж байгаа. За нэг үе бодвол өмнө бол иргэд болохоор хувьцаа ямар ашигтай вэ гэж аяг асуудаг байсан. Тийшээ чиглэсэн сургалтууд бол нэлээд игддэг байсан. Одоо хувьцаа ашигтай гэдгээ ойлгодог болсон. Яа тэгэхээр хувьцаа худалдаж аавна гэдэг маань одоо тухайн бизнесүүдийг худалдаж авч ийн гэдгийг ойлгодог болсон. За нэг талаасаа энэ одоо улсынхаа эдийн засаг руу ингээд хувь нэмэр оруулж байгаа энэ бизнесүүдийн хөгжил рүү хөрөнгө оруулж байна. За нөгөө талаасаа болохоор эргээд энэ бизнесүүдийн өсөлтөөс бид нар ингээд гар дээрээ өгөөж өртөх боломжтой байна. За энэ хувьцааны хөрөнгө оруулалт эргээд одоо үр хүүхдүүдтэй мөвлүүлэх хөрөнгө юм байна гэдгийг маш юм сайн ойлгодог болсон байгаа. Тэгэхээр мэдээж хөрөнгө оруулагч нь татмал олгохтой хөрөнгө оруулалт хэрэгсэл ороод хөрөнгө оруулалт дасчих шиг болсон байна. Тэгэхээр хувьцааны зах зээл рүү ер нь бол эдгээр хөрөнгө оруулагч ер нь чиглүүлэхэд юу хамгийн их том асуудал болж байгаа. Энэ хөрөнгө оруулагчдыг баазыг одоо бүгдийн хувьцааны зах зээл оруулж ирэхэд юу чухал гэж бодож байна? За тэгэхээр хувьцааны одоо зах зээл маань өөрөө хөрөнгөний зах зээлийн нэлээд том хэсэг байгаа. За манай яг хөрөнгөний зах зээл рүү хувьцаа руу хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс бол нэлээд юм том хэсэг үүссэн байна. За яагаад ийм сонирхол нь илүү нэмэгдсэн гэхээр одоо манай хөрөнгөний биржүүд дээр арилжаалагдж байгаа 170 гаруй хувьцаа байгаа. За эдгээр хувьцаануудаас бол одоо нэлээд олон хувьцаанд чанартай сайн хувьцаанууд ингээд бодит үнэлгээнээс нэлээд доогуур үнэлэгдсэн буюу хямд үнэлгээтэй байгаа. За энийг хүмүүс бас мэддэг болж байна. Тэгээд хамгийн сайн чанартай хямд үнэлгээтэй байгаа хувьцаануудыг сонгож хөрөнгө оруулах бол сонирхолтой байна. За нөгөө талаасаа одоо топ индекс маань одоо сүүлийн одоо 4-5 жил бол тогтмол 20% өсөлттэй байна. Тэгэхээр энэ маань өөрөө энэ хэмжээний өгөөжийг одоо хувьцааны зах зээл маань өгөөд байна гэсэн үг. За он гараад жишээ нь одоо 20-с дээш хувийн өгөөж одоо байсан одоо 30 гаруй хувьцаанууд байж байна. За зарим нь ингээ 2-3 дахин
одоо 200-300% өсөлтийг үзүүлсэн юм хувьцаанууд нэлээд байна. За тэгэхээр эдгээр хувьцааг хүмүүс яаж одоо энэ 170 гаруй бүтээгдэхүүн дотроосоо сонгож хөрөнгө оруулах вэ гэдэг юм шийдвэр гаргахад юм шаардлагатай одоо платформ хэрэгслүүд маш цөөхөн байгаа. За ер нь бараг байхгүй гэж хэлж болно. За олон улсад болохоор одоо энэ хувьцааны шинжилгээ хийхэд шаардлагатай маш олон төрлийн платформуд байдаг. За одоо Монгол хүмүүс ч гэсэн одоо гадны хувьцаар орохдоо энэ платформуудыг ашиглаад хувьцааныхаа шинжилгээг аюулсаа хийж байгаа. За дотоодын зах зээл рүү болохоор ямар сувгаас ер нь мэдээлэл авч яах гэхээр харилцааг үнцаасны компаниудаас мэдээлэл авч яах, брокеруудаас за нөгөө талаас одоо үнцаасны талаар сургалт хийж байгаа одоо газруудаас ч юм уу найз нөхдүүдээс ингэж мэдээлэл авч яах. За гурав дахь одоо хамгийн том их сурвалж нь одоо биржүүдийнх нь өөрийнх нь вебсайтууд байж байгаа. Тэгэхээр энэ вебсайтууд дээр бол одоо хувьцаануудын нэг бүрчлэн мэдээллүүд нь бол ордог. За гэхдээ шинжилгээ хийхэд одоо хангалттай юм нэгдсэн юм датаг өгж байгаа платформ бол одоохондоо байхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр TTB Securities компани зүгээс одоо энэ одоо хүмүүсийн хэрэгцээ шаардлагад үндэслээд хөрөнгө оруулалтын шийдвэрээ яг юм үндэслэл судалгаатай тоо мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргах эндэн зориулсан юм Digital Lab гэх юм платформыг бий болгосон байж байгаа. За энэ маань одоо хүртээмжтэй байхын тулд хүссэн хүн болгон ингээд үндэл бүргээ ашиглаж болохоор ингээд нээлттэй тавигдсан байж байгаа. За энэ дээр яг ямар мэдээллүүд байна гэхээр хөрөнгөний бирж дээр арилжаалагч байгаа 170 хувьцаануудаас ер нь энэ 170 гаруй хувьцаа бүгдээрээ юм идэвхтэй цай арилжаалагч байгаа хувьцаанууд бол биш. Тэгэхээр энэ 170 хувьцаан дотроос бид нар 90 гаруй хувьцааг сонгож авсан. За ямар шалгуурыг үндслээ сонгож авсан гэхээр арилжаа нь бол тодорхой хэмжээнд идэвхтэй арилжаалагддаг. За мөн санхүүгийн тайлан мэдээгээ тогтмол өгдөг буюу одоо хувьцаат компанийнхаа үүргийг одоо сайн биелүүлдэг энэ хувьцаанууд дотроосоо тооцоолол хийх боломжтой тэр 90 хувьцааг сонгож авсан гэсэн үг. За энэ 90 хувьцааны одоо түүхэн 5 жилийн одоо санхүүгийн болон арилжааны бүх үзүүлэлтүүдийг нэгтгээд за тэгээд ямар төрлийн одоо хувьцаанд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад одоо тухайн хүн юу ч их чухалчилж үзээд байгаа тэр үзүүлэлтээрээ ингэж шүүж харж ирэмблэх боломжтой юм платформыг бий болгосон байж байгаа. Тэгэхээр энэ платформыг ашигласнараа одоо хөрөнгө оруулах хүмүүс маань ямар давуу тал үүсэж байна гэхээр одоо ингээд тухайн нэг хувьцааг ингээд худалдаж авах гээд ингээд сонирхохоор тухайн компанийнхаа мэдээлэл рүү ороод харахаас гадна хамгийн сайн хөрөнгө оруулалтыг хиймээр байгаа тий. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтыг хийхэд одоо нэг компани хувьцаа 5 компани 20 компани хувьцааг хооронд харьцуулж харах нь хангалттай биш. Тэгэхээр зах зээл дээр байгаа идэвхтэй байгаа тэр 90 компани маш олон компани одоо үзүүлэлтийг нэг дороос ингээд нэг товч дараад харьцуулаад харах боломжтой байна гэдэг нь бол маш том давуу тал болж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж арилжаанд оролцогч болон хөрөнгө оруулагчдад мэдээж энэ мэдээж нэлээдгүй том давуу тал болж одоо хөрөнгө оруулагч компанийнхаа талаар чухал санхүүгийн мэдээлэл авах боломжтой байна. Гэхдээ үүнээс гадна мэдээж одоо ийм их санхүүгийн мэдээлэл нэг доод цугларсан дээр одоо өөр ямар зах зээлд оролцогч нарт ямар давуу талыг бий боломжийг бий болгож. За тэгэхээр энэ дээр одоо хэрэглэгчтэй бид нар одоо 3 үндсэн одоо том хэрэглэгчд байна гэж хараад байна. За эхнийх нь бол мэдээж хувьцаа сонирхож байгаа хүн бүр одоо ороод хүссэн мэдээлэл харах боломжтой байж байна. За хоёр дахь том хэсэг бол одоо мэргэжлийн шинжээчд гэж ярьдаг бид нар. Яг энэ хувьцааны одоо судалгаа хийдэг, хувьцааны үнэлгээ хийдэг тийм. За хувьцааны үнийн таамаг буюу одоо coverage-уд бэлтгэдэг юм мэргэжлийн шинжээчд байж байгаа. За дээрэс нь одоо үнэлгээний байгууллагууд байгаа. Жишээ нь одоо IPO хийхэд ингээд хувьцааны үн ханшийг тогтоож өгдөг мэргэжлийн үнэлгээний байгууллагууд, өөрөөр хэлбэл бизнесийн үнэлгээ хийдэг байгууллагууд гэсэн үг. Энэ байгууллагуудын шинжээчд бас үнэлгээчд энэ платформыг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл мэргэжлийн шинжээчдийн хувьд ингээд хувьцааны үнэлгээ судалгаа хийхэд нэг тулгараад идэх гол бэрхшээл байдгүй гэхээр датагаа цуглуулах цуглуулсан датагаа ингээд цэвэрлээд нэгтгээд яг шинжилгээ хийхдээ бол маш их цагийг алддаг. Тэгэхээр энэ цагийг одоо хэмнээд зөвхөн одоо таамаг шинжилгээ хийхдээ илүү их цаг зарцуулахын боломжийг бий болгож байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар энэ санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа мэргэжлийн шинжээчдийнхээ одоо ажлын бүтээмжийг нэмэхэд бас маш том хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байгаа. За 3 дахь том хэрэглэгч бол хувьцаат компаниуд өөрсдөө байгаа. За яагаад тэгэхээр хувьцаат компаниуд өөрсдийнхөө өрсөлдөх чадварынхаа үзүүлэлтийг зөвхөн одоо ажиллаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа өөрийнхөө өрсөлдөх чадварыг үнэлээд хараад байдаг тийм. Гэтэл тэр хувьцаат компаниуд маань хөрөнгөний биржийн самбар дээр очиод бусад тэр 170 хувьцаатайгаа өрсөлдөх чадвартай байх чухал байж байгаа тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл биржийн талбар дээр буюу хөрөнгөний зах зээл дээр өрсөлдөх чадвар нь тухайн хувьцаат компани хувьд ямар байгаа гэдгийг бас бусад компаниудтайгаа харьцуулж харах юм том үзүүлэлт болж байгаа. За тэгээд цаашлаад энэ хувьцаат компаниуд манаас илүү их одоо зах зээлд ийм мэдээлэлээ ил тод байлгах тий жижиг хувьцаа эзэмшдэг хэрэг ашгийг хамгаалах гэдэг чиглэл рүүгээ өөрсдөө одоо сайжруулж хөгжүүлэхэд энэ платформ нь бас том давуу тал болох болов гэж бодож байна.